За тэгээ хоёулаа юунаас эхлэх вэ гэхээр нөгөө Moodle дээр хичээл оруулахаас эхлэх гэсэн шүү дээ. Тий. За тэгэхээр Moodle дээр хичээл оруулахын тулд яах вэ гэхээр чамд ийм хичээл сонгогдсон байгаа үстэй өөрийнхөө холбоосоор болохоор. Тий. За тэгэхээр би энийг угаасаа бичлэг болгоод авчих учраас чам руу би эргүүлээ бичлэгийг явуулчихна. За. Тэг чи сайн хараа. За тэгэхээр энэ рүү яахын тулд хичээл оруулахын тулд яах ёстой гэхээр энэ дээр сонгогдсон хичээлээ дээр жишээлбэл энэ ассемблер хэл гэж байгааз. За ингээд яваад орчих. За ингээд яваад орчхоор ийм хоосон юм зай байгаа. Одоо чинийх дээр одоо зүгээр ингээд топик 1 2 3 4 гэсэн юм байж байгаа. За. Чи тэн дээр хичээл оруулахын тулд яах ёстой гэхээр энэ баруун гарталаасаа ингээд баруун гартал дээр administration ч юм уу энэ хэсэг дээр нь turn edit нь байгаа. Энэ дээрээ дараарай. За. За ингээд дарчин. Тэгэхээр энэ дээр энэ урталтаа дөрвөн зүг чигтээ ийм тэмдэглэгээ гараад байна. Харж байна тий. За хичээлийг янз янзаар оруулж болно шүү. За хичээлийг оруулахдаа жишээлбэл одоо юу гэдгийг эхний энэ сэдв байлаа гэж бодъё л да. Энэ янз бүрээр зөөж оруулж болно. Жишээлбэл ийм сэдв байж шүү дээ тий. Ийм сэдв байлаа гэхэд хичээлийнхээ гарчгийг өгч чинь. За хичээл 1 ч юм уу тийм ээ. Энэ хичээл хэд гэдэг юм. Хичээл 1 номер 1 гэж. За тэгэхээр энэ хичээл 1 буюу одоо хичээлүүдэд оруулах боломжтой болно. За хамгийн амархан оруулахаар файлаар нь зөөж тавих арга шүү. За. За тэгэхээр энэ дээр нэг add activity resource гэсэн тэмдэглэл. Энэ дээрээ дарчин. За. Ингээд дарчээ. За дарчаар ийм олон сонголт гараад ирнэ. Хичээлээ ямар төрлөөр оруулах вэ гэдэг ингээд сонголтууд гараад ирнэ. Харагдаж байна тий. За эндээсээ файлаар оруулахаар хэрэгтэй. Зүгээр файлаар оруулж хүүхдүүдэд уншуулахаар оруулна гэх юм бол энэ файл гэсэн дээрээ дарчин. За файл гэсэн дээрээ дараад ингээ гараад ирнэ шүү дээ. Энийг өвдгийн лекц 1 ч гэдэг юм уу тий. Лекц номер 1 чи. Номер 1. Номер 1 гэж өгч. За тэгин гутаа энэ доотлын хэсгээр хичээлийнхаа зорилгоо өччих юм энэ дээрээ. За. Энэ дээр ингээ зорилгоо өччих. Яг л зүгээр зорилго гэдэг нь байждаг шүү дээ. Тэгээ энд харагдах гэсэн товчоод арчих юм бол зорилго маань харагдана гэсэн. За тэгээд энэ дээр энэ янз бүрээр оруулж болно. Энэ хавцны зурагтай энэ дээр дараад файлаа сонгож болно. За хаана байгаа файлаа ингээ сонгочих болно. За жишээлбэл download дотроос би нэг хичээл оруулна гэх юм бол эндээсээ хавцан дээрээсээ энэ нэг хичээлийн сонгочих болно гэсэн. За хавцан дээрээс хараад. За энэ онлайн хичээлүүд гэдэг дээрээсээ com хэрэглээ гэдгээс нь би PDF файл сонгочих. За ингээд дараад апплод хийж болно. Инхээр энэ ороод ирж байгаа үстэй. Үгүй болвол саяны энэ нэг юм хооронд хоосон зай байсан шүү дээ. Хоосон зайн дээр зөөгөө тавьчих болно. Энийг шууд хэрэггүй гэх юм бол устгах чинь саяныхаа шиг. Тэгин гутаа хоосон зайн дээрээсээ энэ 7 гэсэн сэдвээ ингээ зөөгөө тавьчих болно. Ингээ зөөгөө тавьчих болох нь. Жохон удаан унших юм шиг. Зөөж тавиад за тэгээ өөр асуух юм байна. За байж байгаарай. За тэгээд эндээс харагдах гэсэн хэсгүүдээ эндээс ингээ сонголтууд хийгээ явчихна. Харагдах болон энэ хинд үзүүлэхийн энэ эндээсээ сонгочих шүү. За. Эндээсээ сонгоод явчихна гэсэн. Ерөнхийдөө бол наач нэгд харагдах хугацаатай юм тий. Тийм. За энэ PDF файл нэг л болж өгөх байх чи яах гээд байна. PowerPoint юу ер нь бодвол PDF-ээр хөрвүүлчүүл илүү амар юм билээ. Энэ нөгөө PowerPoint-ийн файл учраас жоохон алдаа заагаад гэж юм. Уншаад нөгөө шалгаад байна. За. PDF файл болгочоод оруулахад цаад хүүхдүүд үзэхэд татагдахгүй юу? Цаад хүүхдүүд үзэхэд бараг татагдаад үзэн гэсэн үг шүү дээ. За дахиад саяныхаа үдийг давтчихъя. Файл дээрээ дараад эндээсээ нөгөө юугаа хичээл лекц гэдгийг бичингуудаа лекц нэг бингуудаа нөгөө юугаа би эндээсээ хайчилсан PDF. Энэ дээр ямар ч хамаагүй PDF файл
олж байгаад энэ lesson lab гэж байгаа шүү дээ. Энийг чирж аваад шид. Ингээд PDF файл аягүй хурдан орж байгаа шүү дээ тий. За PDF файл оруулангуудаа ингээд хадгалчихна. За тэгээ орсон бисгийг ингээд шалгачихна гэсэн. Ингээд ороод ирж байгаа хичээлж байна. За тэгээд семинар ч гэсэн ялгаагүй PDF-ээр ингээд оруулчих болно. Тэгэхээр илүү хялбархан болно. Нэг бол чи юу яаж болно? Хоёр дахь тохиолдол яг хөөхөр штэ. Нөгөө юугаар хандчих болно. Одоо нөгөө Google Drive байгаа штэ. Google Drive дээр хичээлээ зүүж аваач тавьчаад тэндээсээ холбоосыг нь тавьсан ч болно. За жишээлбэл энэ магадлал гэсэн хичээлийн энэ шинэ мэдээллийн систем гэсэн хичээл дээрээсээ би энэний холбоос нь штэ. Энэний холбоосыг нь дарамт дээрээ даасан. Get link-ийн гутаа. За тэгж энэ жоох уншаад. За ингээд гараад энэ бүгдэнд нь харуулна гэсэн энэ сонголтыг нь сонгоод энэ дээр чамдаа эхлээд оруулах чинь юу гэдгийг restricted гэсэн хэлбэр байгаа. Энэ хэлбэр. Тэрийг бодуулаад бүгдэнд нь үгүй гутаа энэ линкээ хуулж ангутаа. Add activity гэдэг дээр дараад энэ уурал гэсэн байгааз энэ холбоос хийх. Холбоос дээр дараад хичээлээ холбоос хийчих болно. Яг түрүүнийхтэйгээ адилхан энэ дээр Lex гэж бичээд Lex гэж бичингуудаа энэ дээр нэг юу гэдгийг энэ дээр нөгөө холбоосоо тавьчихны шууд саяны холбоосоо хууж тавиад энэ дээр юугаа биччихнэ. Юу гэдгийг нөгөө зорилгоо бичиж зорилго. Энэ харуулж байгаа. Энэ хийж байгаа. Яг хатчих. Ой хатчих. За хичээл нэг гэдэг дээр дараад ороод ирсэн байгаа харж байна тий. Энэ дээр дараад дарахаар нөгөө юу руу чинь чиний PowerPoint-ийн файл руу чинь шууд хандчихна гэсэн үг. Gmail дээр байгаа чи. Ингээ хандаад гараад чи. Харж байгаа. Ингээ оюутнууд үзчих бас болно. Тийм байна. За нөгөө тохиолдол нь юу гэхээр штэ. Нөгөө тохиолдол нь хэрвээ чи видео хичээл хийсэн байгаа бол видео хичээл хийсэн байна гэж үзье л да. За тэгхийн бол энэ дээр нэмэлт тэмдэгтээ товч штэ. YouTube дээр. YouTube дээр оруулсан ч болно. YouTube дээр нэмэлт тэмдэгтээ товчон дээр даваад аплод гэдэг дээр ороод. За энэс үлээж байгаа. Саяных шиг холбоосоо нөгөө видеоныхаа холбоосыг хийчих болно гэсэн санаа хэлдэг байна. Тэгэж байгаа. Миний интернет яагаад удчихваа хөрчих явсан. За эндээс ингээд өөрийнхөө файлыг оруулчихаар ингээд чиний файлууд чинь ингээд яраагаад гараад ирнэ үстэй. Тэ? Тэгээд бусдад харуулах нөгөө аплод хийгээд үр дүнд нөгөө бусдад харуулахгүй зөвхөн линк байгаа уусаа гэх юм бол энэ аналист гэдгийг сонгоод бүх хүмүүст харуулж одоо юу гэдгийг пабликаар өөрийнхөө рекламыг гэх юм бол энэ паблик гэдгээ сонгочих юм бол энэ чинь YouTube дээр хайлтаар чиний бүх хичээлүүд гарч ирнэ гэсэн. За жишээлбэл энэ дээр дараад энэ дээр дарахаар чинь нөгөө линк чинь энэ дээр гараад ирж байгаа. Энэ линк яг түрүүнийх шиг энэ шиг хуудаад авч тавьчих байна. Нэг бол эсэргээрээ айгу гоёор ингэ тавьж байна. Одоо энэ шиг ингэ яваад орчих штэ. Чиний хичээл юм чинь энэ share button гэсэн байгааз. Тийм ээ. Энэ share button дээрээ дараад дарахаар чинь embed гэсэн юм байгаа. Энэ өөрөөр хэлбэл шууд дэлгэцээр харуулах тавьж байгаа. Энийгээ шууд copy-дж аваад энэ одоо хуулах хэсэг дээр дараад copy-дж авангуудаа assembler дээр оронгуудаа юу гэдгийг энэ маань семинар байсан гэж үзэх юм бол энүүхийн бол одоо энэ дээр нь юу гэдгийг энэ лекци чинь доор оруулъя гэж бодох юм бол одоо юу гэдгийг энүүхийн болон дээр нь авч дарч. Энэ дээр edit settings гэж байгааз. Энэ дээрээ дараад энэ видеотой байх тохиолдолд яах вэ гэхээр энэ дээр нэг юм доош харсан сум байгаа. Харж байгаа үст тий? Харж байгаа дарангуудаа энд нэг хоёр талаас хаалттай юм гэсэн юм байна. Тийм байна. Энэ дээрээ тарчаад энэ нэг энтер аваад нөгөө саяныхаа холбоос ингээд копидад тавьчихна. Энэ гутаа save in display гэж. Тэгэхээр оюутан шууд чиний бичлэгийг оруулсан хичээлийг чинь харах боломжтой гэсэн. За. Нөгөөд чи хайчих байна. Хичээлүүдэд оруулчаад доор нь бичлэг ингээ оруулчих болно. Тийм ингээд хичээлүүдэд одоо оруулчаад бичлэгээ ингээд оруулчих болно. Тэгэхээр нөгөө энэ дээр дарангуут нөгөө хичээл чинь шууд автоматар явагдаад ирсэн гэсэн үг байхгүй юу?
оюутнуудад ингээд Аа. автоматар ингээд яваад ингээд явчихна гэсэн үг. За нэг нь бол энэ нөгөө хялбархан оруулах аргууд нь эднэр. За жоохон өндөрсөн хэлбэрээр оруулах гэх юм бол хоёр төрөл байгаа. За нэг нь болохоор арай хөнгөн төрөл нь болохоор бид нэр энэ lesson гэсэн юм байгаа зин сарж байна тий. Аха. Lesson гэсэн дээрээ дараад энэ дээр хичээлийнхаа лекц гэдгээ бас ялгаагүй адилхан бичиж өгөөд энэ контент оруулах гэдэг нь баггүй юу? Лекц гэж бичиж байгаа. Энэ англиар бичиж өгдөг амар юм байна. Лекц юу гэх юм нэг юм гутаа энэ дээр зорилгоо бичиж тэгээд харуулна зорилгоо харуулна гэж эсээ бичнэ. Тэгээ одоо энэ дээр зүүж тавьдаг нөгөө PowerPoint-ийн слайд шиг харуулна гэсэн юм байна. За жишээлбэл энд одоо оруулах яг хэрэг add content page гэж аваад харж байна. Add content page дээр дараад за эхний бүлэг сэдв маань орж ирэх тулд энэ 2 ба 16-т үзүүлэх гэсэн хэсэг байна шүү дээ. Энийгээ хуулж авч гот энэ дээр. За эхний слайд энэ үлэг Дууч сонсохдохгүй байна. Хөгцнө. Одоо яаж вэ? Одоо сонсогч За. байна. Тэгэн гутаа энэ дээр том хэмжээтэйгээд ингээд оруулчихлаа шүү дээ, тий? Тэгэн гутаа save гэхээр энэ контент чинь нэгдүгээр контент нь очиж байгаа. Дараагийн контент пэйжээ оруулахдаа за бас ялгаагүй адилхан нөгөө энэ дээр байсан төрөний нэг том хэмжээтэй гэсэн ч юм уу нэг хэсгийнхэн файлыг нэг хуулж авч тавиад текстүүдээ ингээд хуулаад ингээд тавьчих واخгүй юу? Тэгээ энэ дээр төрөө нөгөө том хэмжээтэй гэсэн байсан шүү дээ. Тий. Том хэмжээтэй ч гэдэг юм уу? Том хэм хичээ заа. Тэгээд ингээд дараагийн хуудас руу хандах юм уу ингээд оруулж. За хоёулаа нь яаж 3 хуудас оруулж. За 16-т илэрхийлж хийж шүү дээ. Энэ 3 дахь хуудас нь холбогдно гэдэг ингээд хадгалж. За ингээ 3 дахь контент нь ороод ирлээ. За 4 дахь контент одоо 2 дахь контент нь ороод ирлээ. Одоо 3 дахьыг нь оруулахдаа бас нэг арай өөр юм хийж үгүй. За эндээс энэ 16-т гэдгээ хууж авч тавиад энэ дээр пэстлчихнэ. За тэгээд энэ дээр нэг юу гэдэг юм. Дөрөвнийхөө файлыг хууж авч тавиад ингээд за тэгээд зураг оруулах хэрэг болно шүү дээ, тий? Тэгвэл зургийг айгүй амархнаар оруулах арга чинь snipping tool-ийг ашиглаж байгаа. Тэгээ snipping tool. За snipping tool ашиглаад нэг энэ маань нөгөө нэг юу интернетээр ашиглах зүйл учраас боломжтой гэсэн. За ингээд хуудад авлаа штэ. Тэгм утаа энэ дээр идэвхжүүлээд авчихна. Паст хийчих юм шүү. Зүгээр паст хийчихнэ. За нэг бол бас нэг ийм арга бас байгаа. Юу гэхээр штэ. Чамд одоо нөгөө хөдөлгөөн зураг мураг хэрэг болно штэ. Хөдөлгөөн зураг хэрэг болохоор бол нөгөө юугаараа нөгөө зураг хайчин. За ямар ч байсан нөгөө хөдөлгөөн зураг чинь өөрчлөлт юу вэ? Зойлдог гэж мартчихлаа. Хөөч бас. Хүлээж аваад би эндээс нэг өөрчлөлтийг мартчих зайдаг. Халтгаа хараад. За энэ дээр би нэг оруулсан өөрчлөлт гиф өргөтгөлтэй юм байна. Нэг гиф өргөцөг гин гутаа гиф чинь штэ. За тэгин гутаа одоо юу гэдгийг ямар ч хичээл хийж болно штэ. Ямар хичээл хийж болох вэ? Жишээлбэл за загсны тухай хичээл орууллаа гэж үзээ л бол фишгэн гутаа гиф гэх юм бол нөгөө загсны хөдөлгөөн зургууд ингээд орох боломжтой болсон гэсэн. Энэ нэг загсны хөдөлгөөн зураг ба штэ тий. Энэ дээр дарангуудаа энийгээ татаад авчихна. Save image гутаа одоо хамгийн түрүү десктопн дээр хадгалчих. Десктопн дээр хамгийн ихэнд нь ямар зүгээр шууд хадгалчихсан юм. Ингээд юу гэдгийг фиш гэд хадгалчих. Энэ сая юугаар өөрчлөлт нь арай өөр орж ирэхгүй байгаа даа. Save images гэд за ингэж яагаад энэ дээр десктопн дээр хадгалчих. За загсны зураг хадгаллаа шүү дээ тий.
Аха. Гутаа энийг аваачаад түрүүний зурагч ороод ирсэн байгаа зү. Тийм байна. За энэ зурган дээр аваачаад нөгөө юугаа гифт зураг аваачаад тавьчихвал. Чирээд аваачаад тавьчихвал. Гэхдээ энэ гифт зураг татдаг байна. Арай өөр гифт зураг татчих үзье заяа. Аха. За энийг save images гээд. За одоо энэ gif image гэж байгаа зү тий. Аха. Энийг одоо жинхэнэс нь fish гээд хадгалчихъя гэсэн. Тэгээ утас save гээд. Нөгөө хэрэгцээтэй зургнуудаа бол ингээд хадгалаад оруулаад их боломжтой гэсэн үг. Аха. За энэ дээрээ аваачаад нөгөө fish гэсэн зураг аваачаад зүгээд тавьчих. Өө гэж уучлаарай. Энэ боссонгүй. Би нөгөө хитрхи яарчлаа. Энийг чинь оруулахын тулд яадаг вэ гэхээр шүү дээ. Шууд зөөж тавьдгүй юм байна. Мартсан дууж юм. Энэ зурганы энэ хэлбэр байгаа. Аха. Энэ insert edit image гэж энэ дээрээ дараад саяны нөгөө зураг оруулсан хэсгээс хонгоод оруулчихна гэсэн. Десктопын дээр хадгалсан шүү дээ түрүү. Fish гэсэн юм байсан. За нөгөө загсны зурагтай юм аа. Энэ шүү дээ тий. Энийг авлаа. Тэгээ сервер рүүгээ нэг цай ажиллах болохоор айгүй хурдтай болгочихно. Аа. За. За энэ сервер маань удаадах шиг байна. Ямар удаан болж байна. Ийм зураг орно гэсэн үг л дээ. Нөгөө манай Moodle маань хаана вэ? За энэ яагаад өнөөдөр ингэж удаад байна? Нилээд удаад ах юм. Ингээд ороод ирээд нөгөө хөдөлгөөнтэй зураг оруулчихвал илүү хичээл сонирхолтой болдог юм үү? За эсвэл энийг дахиад нэг үзэх үү? Fish гэж жагаад. За энэ дээр нэг нэр өгөөд load гээд. За би дахиад өөр зураг татчих үзье та. Энэ нэлээ жижигхэн зураг байна уу? Хайртхан хараадах. Энэ gif үргэлжтэй нэ. Тэгээ энэ жижиг 800 харьцсан 600 энийг хадгалаад үзье. За fish 2 гэчи. За ингээд save гэж. За тэгэн гутаа энийг хааж агаад дахиад өөрөөр сонгоё. За энэ шинэ фишин зураг байгаа. Энэ дээрээ ингээд put гэж авчдаг юм. Одоо яагаад ингэж удаад. Сургууль дээр интернет удаан байгаа юм байна та. Орчлоо тий. За энэ дээр ямар нэгэн бичлэг бичиг хийм гутаа save гэж. Тэгэхээр нөгөө хичээл тэгэн гутаа энэ дээр өгдөг бүх слайд оруулсан тохиолдолд яах вэ гэхээр энэ дээрээ анхаарал тавьсанд баярлалаа гэж дуусгачих гэсэн үг. Анхаарал баярлалаа гэж залхуурлаа шүү дээ. Баярлалаа гэдгээс уурчихлаа. Баярлалаа. Тэгээ энийг end of lesson гэсэн юм сонгоод. Гэдгээ сонгоч. За тэгээ одоо ингээд бүх слайдуудаа оруулсны дараа нэг холбоос ихгүй болохгүй. Тэгэхээр эдгээр чинь нөгөө дандаа слайдууд байгаа учраас холбогдохгүй болохгүй гэсэн үг. За холбоос ихэнд бол эхний слайдн дээр очиж тэр арааны зурган дээр дарчихна. Settings дээр. Тийм, арааны зурган дээр дарангуутаа энэ том хэмжээтэйгээд заалт байгааз энэ хоёрдугаар контент руу шилжүүлэхийн тулд том хэмжээтэй гэдэг энэ хоёрдугаар контентэд дарчихна. Тэгвэл ингээд холбогдчихж байгааз энэ рүү одоо энэ хуудасны энэ рүү үсэрнэ гэж. За дараа чинь том хэмжээтэй гэсэн контент маань болохоор яваад 16-т гэсэн ийм илэрхийлэл рүү өсөрнэ гэдэг хадгалчихна. Ингээд нөгөө гурван хичээл чинь гурван нөгөө чинь хоорондоо холбогдчихно гэсэн. Тэгээ урьдчилаад ингээд харчиж байна. За тэгэхээр нөгөө хичээл чинь нэг ийм хэлбэртэй юм байна тий. За тэгэн гутаа дараа нь том хэмжээтэй гэдэг ингээд гараад ирж байгаа зү. За том хэмжээтэй гэдэг рүү дарангуут нь том хэмжээ нь иймэрхүү байна гэд 16-ийн илэрхийл гэдэг дээр нь дарчхаар нөгөө илэрхийлч маань ийм болчихно. Нөгөө зураг оруулсан Тэлхтэй зураг мураг оруулсан чинь бичлэг бас яг ингэж оруулж болно шүү. За юм. За. Тэгэл нөгөө анхаарал тавьсанд баярлалаа гэчихээр баярлалаа гэдэг дээр нь дарчхаа нөгөө хүүхдүүдийн хичээлэнд дуусаад баярлалаа гэдэг ингээ гараад ирж байгаа шүү, тийм ээ. Ингээд нэг хичээл оруулж болно. Энэ жоохон хөдөлмөр шаардсан юм байна. Тийм байна. Энэ яг нөгөө багшаас нэг жоохон хөгжил юм байлээ юм. Сонирхолтой. Дараа нь тэгээ энэ хичээлээ чи өөрөө хадгалж авчаад дараа нь өөр ямар ч газар
энүүгээрээ онлайнаар хичээл заах боломжтой болчихно гэсэн үг байхгүй хэрвээ ингэ хийчих юм. За одоо саяныхаа оруулсан хичээл рүү засвар хийгвэл эдитер нь ороод засчих юм шүү дээ. Тийм, саяны оруулсан хичээлээ засыг гэвэл turn editing on гэсэн энэ дээрээ дараад засаа явчихна гэсэн. Нөгөө хичээл чи энэ дээр харагдаж байгаа шүү дээ, тийм. Энэ дээр нөгөө хүүхдүүдийн оролдож үзсэн орлогууд нь энэ дээр гараад байна. Хин хичээл үзсэн байна гэдэг нь энэ дээр харагдана гэсэн байна. За тэгээ хамгийн сүүлийн үеийн бас нэг технологи байгаа. Тэр нь нэлээд их хөдөлмөр шаардсан технологи. Тэрийг дараа нь яасан дээр хаа та энэ H5P гэсэн interactive content гэж байна. Энэ маа нөгөө айгуу тийм өрмөц гой контент байгаа нөгөө. Аюутан хичээлтийг ингээ харьцаа явуулдаг тийм контент байгаа юм дээр. Сонголтуудаа хийгээд аюутын хичээлтийг харьцаа явуулж. Энэ олон сонголтуудаа сонгоо авчихсан. Энэ сонголтуудаас чирэх, үнэн худал хариулах гэх мэтлэн ийм олон сонголт байгаа. Эднээсээ сонгоод шууд интерактив хичээлийг хийгээ явчихна гэсэн. Энийн нөгөө хичээлийнх нь юу нь байж байгаа энэ H5P гэсэн. H5P. Эдний юу ахгүй юу? Одоо жишээлбэл би нэг жишээ үзүүлье чамд. Нөгөө хичээлийн жишээнүүд маань хаана? За энэ example гэсэн юм байна тий. Тэгээ эхнийх нь энэ interactive lesson гэсэн юм байгаа зү тий. Энд дээрээ дараа харагдана гэсэн үг л дээ. Ингэж явж байгаа л холбогдно гэсэн үг. Нөө слайд чи явж л байна гэсэн үг. Хичээл чинь. Энэ бөөрнхий дээр ихээр асуулт гараад ирэх шүү. Тэгээ ийм асуулт гараад ирж байгаа. Энд дээр нөгөө оюутан чинь нөгөө юу юм бэ? Нөгөө strawberry юм байна гэдэг ингээд сонгож байна. Тэгээд чек хийгээд за зөв байна гэд хичээлүүдээ ингээд явчихна гэсэн. Хоёр дахь дээр нь ирэнгуут бас асуулт гараад ирнэ. Эндээс нь чек хийгээд аль нэгийг нь сонгоод чек хийчихнэ. Тэгэл ингээд яваад гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг харилцсан уялдаа харилцаатай тийм хичээл юм гэх юм уу та. Нөгөө багш нөгөө оюутнуудын ингээд нөгөө хурж ажилдаг тийм хичээл хийх боломжтой гэсэн юм. Энийг хийж бас болно шүү. За яа. Өөрөө оролдох юм байна. За ийм маягаар хичээд оруулж байна. За өөр нэг шалгалт авах арай болоог байгаа шүү дээ, тий. Шалгалтаа оруулахаар бол шүү дээ. Энэ бас яг энэ дээрээ дараа шүү. Need activity гэдэг. Энэ дээрээ дараад энэ дээрээ дарч. За энэ дээрээ дарчаад за эндээсээ нөгөө шалгалт оруулах гэсэн юм байж байгаа энэ дээр. Exam гэж байгаа эндээс хаана. Exam quiz гэж байна шүү дээ тий. Тийм quiz. Quiz дээрээ дарчгаа нөгөө шалгалт оруулах боломж нь гараад ирнэ гэсэн. За энэ дээр нөгөө шалгалт явцныг гэдэг ч юм уу нэр өгчнө. Энэ дээр юу гэдэг midterm exam бичээ. Midterm exam нөгөө явцын шалгалт нэг гингуудаа энэ дээрээ зорилгоо өччихье. Зорилгоо өчлөө. Тэгээ энийг харуулна гээд тэгээ нөгөө шалгалтынхаа хугацаагаа эндээ заагаад өгчин. Тэгээ он сараа энэ хэсэгтээ заана. За шалгалтын хугацаа хэд байх хэвээр 60 минут байх хэвээр 60 минут. Гээд ингээд сонгохоос гадна энэ грейд гэсэн хэсэг байгааз. Өөрөөсөө 3 чухал хэсэг байгаа. За энэ гарчгийн хэсэг, цаг хугацааны хэсэг. За тэгээд энэ юуны хэсэг, дүгнэх хэсэг гэж байгаа. Энэ дээр нөгөө оюутнуудад нэг удаа оролцохоор гэдгийг энэний дараа. Харж байна уу? Ганцхан удаа л оюутан оролцох гэдгийг дараа л явчихна. Тэгэхгүй одоо unlimited ч юм уу 2 удаа оролцох ч юм уу оюутнууд эхлээд муу өгчөө дараа нь дахиж сайн өсөр байгаад нөгөө 100% оноогоо авчих боломжтой болчихдог байхгүй юу? Тийм аюултай. Тэгэхээр нэгийгээ сонгочих бас болно. За тэгээд энэ дээр нь штэ. Дараа нь энэ review option гэж байгаа. Review option гэдэг дотроосоо энэ эндээсээ энэ right answer гэдэг энэ чагтыг авахгүй болдгоо. Тэгэхгүй бол нөгөө хариулсны дараагаар зөв хариулт нь гараад ирсэн. Тийм байна. Тэ учраас хэцүү гэсэн. Энэ зөв хариулт харуулахгүй тэгэхээр тэгээ ингээ хадгалсан гэсэн. Тэгээ одоо шалгалтуудаа ороод явна гэсэн үг байхгүй юу? Жишээл одоо ингээ шалгалтаа оруулахдаа edit quiz гэж ороод за тэгээд энэ дээр нөгөө хэдэн оноо байх хэвээр тэрийг энэ дээр зааж өгнө. Энэ дээр юу гэдгийг 20 оноо байх хэвээр гэвэл 20 оноогоо тавиад энэ төр дарчин. Save ч юм уу дарчин. За. Тэгээ шалгалт маань энэ shuffle хийдгээ дарчих юм бол нэгдүгээр асуулт нь 10 ч гардаг юм уу?
2 дугаар асуултанд 7-оос гарт юм ингэж холилдож орж ийн гэсэн. Ааха. За тэгээ шалгалтаа оруулахдаа энд эд гэсэн юм товчлуур байгаа. Харж байна тий. Энэ дээр дараад add new question бичиж болно заяа. Тэгэн гутаа multiple choice гэх юм бол нэг асуулттай олон сонголттой гэсэн үг. Олон сонголт. Тий. Жишээлбэл одоо юу гэдгийг энэ асуултанд байна гэж үзье л да. За одоо энэ асуултанд байна гэж үзье. За энэ нөгөөх нь уншаад одоо нөгөө оюутнууд хандаад ах шиг байна л да. За хоёул жоох үлэх нэ. Шүн орой моройгоор л арайг болчтой. Чи нөгөө камтас дээр хичээл оруулж үзэж байгаа юу? Оруулж байгаа. За. Юуны коллежийнхээ бол яг оруулаад нэг цаг хугацаанд нь оруулж. Өнөөдөр л оруулж цаг хугацаа гүйцэж явлаа шүү дээ. За. Сайн нөгөө үйлдвэр дээр нэг хэд оног байжгаад цагаан юм ерөөсөө оруулаагүй. Одоо тэгэл дээд рүү орох гал. Дээд рүү уулан гайгүй шүү дээ. Наа чи хийгээд явхад нэг зовлонтой юм байна. Нөгөөд чи уншаа салдгүй. За ороод ирлээ шүү дээ, тий. За энэ асуултын нэр нь одоо нэг нэр гэсэн хэсгээр сонгох гэдэг авчин заяа. За энэ дээр нь сонгох гэж. Сонгох. Юу та асуулт биш та асуултаа энэ дээр тавиад өгчин. За энэ юу вэ ч гэдэг юм асуулт тавиад өгчин гэсэн. Асуултаа тавилаа. За энэ нөгөө А Б-гээр С-гээр ангилах уу гэдгээ энд сонголт байж штэ. Эний no number-ыг хийчих юм бол урталт нь нөгөө А Б С-ыг гарч ирэхгүй. А Б С оруулна гэх юм бол энэ сонголтыг хийж болно. Зүгээр no number-ыг. Тэгээ эндээс эхний сонголт нь одоо юу гэдгийг нэг хариулт байлаа. Энэ нь болохоор зөв байлаа гэх юм бол 100% байж болно. Эсвэл хоёр асуулт сонголт байх юм бол чи 50-50-аар хуваана гэсэн үг байна шүү дээ. 50-50. За ингээд эхнийх нь энэ зөв байгаад хоёр дахь нь худлаа бол ерөөсөө энэ нооноор л явна заяа. Хэдэн асуулт тавих юм? Хэдэн хариулт тавих юм? Тэрийгээ сонгох гэсэн. Ингээд 4 сонголт. За ингээд 5 сонголт хийчлээ шүү дээ. Өшөө олон сонголттой байх юм бол энэ blank for free more choice гэж байгаа. Өшөө 3 сонголт нэмэх гэж ингээд яах юм бол 8 сонголттойгоор хийчихнэ гэсэн. Тэгээ ингээ хадгалчин гэсэн. За ингээ хадгалчаа гэдэг. За ингээ хадгалчаар эхний тест чинь ингээ ороод ирнэ гэсэн. Тийм ээ. За ингээ ороод ирлээ тий. За энийг одоо шалгаж усуулна. Ямар шүү хэлбэртэй болсон байна вэ гэдэг ингээ дараа шалгах. Preview гэдэг нэг товчон дээр дараа шалгасан ч бол янз янзаар шалгаж байдаг шүү. За хөдөлж аваа. Хичээл оруулах бол тийм хэцүү биш байгаа үстэй. Агаагүй шиг нь оролдоод байна. За би тэгээ нэг юм хэлхээ марччихжээ бас. Тэрийг хэлж өгөхгүй болсгүй. Энэ яагаад орсонгүй? Би нөгөө буцаа засах гэдэг дээр дараа дураачих. Энэ томруулдаг шил байгааг харж байна уу? Нэмэх тэмдэгтэй. Энэ томруулдаг шилэн дээр дарцгаа чиний тест ямар хэлбэртэйгээр орж иж байгааг харагдана. Харж байгаа үстэй. Эндээсээ нэгийг сонгочихно гэсэн. Тэгээ урьдчилсан маягаар харж болно бас. Тэгээд нөгөө урьдчилсан маягаар харахтаа эндээсээ юугаа сонгочихно гэсэн. Энэ fill in correct response гэж байгааз дүүргчээд зөв хариултаа шалгах гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ зөв байх юм бол зөв гэж ингэ гараад ирнэ гэсэн. За одоо ингэж харагдана гэсэн. За ингэ уншчих. За ингэ зөв ч юм уу гэдгээд харагдах нь штэ. Тэгэн гутаа юугаа асуултаа хаачин. За ингээд нийтдээ энэ дээр нь 20 оноо оруулсан бол энэ жишээдэд 2 оноо байх юм бол энэ үзэгний зураг байгаас харж байна. Үзэгний зурган дээр дарж байгаа 2 гээд дараад интер төс тарчих болно шүү. За яа. Тэгээд энэ нийтдээ хэдэн асуулт оруулахын тэрийгээ сонгоно гэсэн. Эд гэж байгаа new question одоо нөгөө би чи жоохон санахад өчтэй та. Дахиад нэг асуулт оруулахаар бол эд дээрээ дараад new question гэдэг дээрээ дараад эндээсээ нөгөө нэг multiple юм уу, олон сонготой юм уу, үнэн худал юм уу, эсвэл нөгөө харгалзуулдаг штэ. Хоёр тест оруулаад харгалзуулаад идэг. Тэр эсвэл богино хариулт юм уу, эсвэл одоо юу гэдгийг заавалчгүй нөгөө тэг оюутны зүгээс бичиж өгөх болвол асуулт тавьчаад бичвэр хэлбэрээр хариугаа авахаар одоо энэ эсэ гэдгээд арчна. Их юм бол сонголт чинь явагдаад өгнө гэсэн үг байна. За тэгээ буцаад чи ингэж орчоод
За тэгээд нөгөө нэг юу яадгийг тэгээд оюутнуудыг хуулуулахгүй бас нэг арга байгаа. Тэрийг нь юугаар би линкээр явуулах уу эсвэл чамд одоо тайлбарж өгөх үү? Одоо жишээлбэл миний та линкээр явуулчихгүй. За тэгээ. За нөгөө тэгээд за харчээ. Явуулсан харчээ. Тэгээ та бас линкээр явуулчих. За тэгээ. Сайн байж байгаа. Нэг юм дутуу өгч. Нөгөө оюутнуудаас чи даалгавар авах хэрэг болно шүү дээ. Тэгвэл чи хэрвээ Facebook-аар авахгүй гэх юм бол энэ бүхэл бүтэн хичээлээ дээрээсээ энэ саний add activity гэдэг тавчан дээр дараад энэ assignment гэсэн хэсэг байгааз bidalt гэсэн хэсэг. Энэ дээрээ дараад шүнээр оруулах зүгээр юм байна тий. Одоо жоох нэг хүмүүс үзээд авах юм хичээлээ. За нэг ч юм удаад ирсэн. Удаад ойлсон оройхоо алдах юм. Баг орой онцоо. Орой би нойр солигдсон одоо нойроо яахгүй бол. Би жоохон байж байгаа дуусах чи одоо бараг дуусчих юм чи. Хөө хичааса яадаг вэ? Зяк. Энд нэг editing assignment гэдэг юм шиг. Чи нөгөө юун дээр видео хичээлүүд хаана байршуулж байна? Видео хичээлээ нөгөө Facebook-ийн групп руу л оруулаад байгаа шүү дээ. Тийм үү. Зүгээр шууд л аваачаал тавиад байгаа юм уу тий? Хэдэн минуттайгаар тавьж байна? 9 минутаар тавьж байна. Доотлол нь 20 минут гэсэн шүү дээ. Тийм үү. За тэгээд нөгөө Facebook дээр юу хийсэн байлээ. 1-р курс, 2-р курс тэгээд ангилсан дундын анги гэд хуваацсан байлаа тий. Би ч хэрлүүл тавьж байгаа. За. Юу ч хаана юу явдаг юм чи алга болчихлоо. Яадаг байхгүй. Басита. Буцаж байгаа дахиад хийж үзье. Add activity assignment. За assignment гэдээ ороод ирлээ шүү дээ, тий? Харж байна уу? За ингээ ороод ирэнгүүт чи энэ дээр юу гэдэг юм даалгавар хүлээж авах гэдэг ч юм уу энэ дээр юу гэдэг юм те. Яг уу даалгавар хүлээж авах гэдэг энэ дээр биччихье. За англиар биччихье. Сайн юм. Даалгавар хүлээж авах. За энэ хэсэг гин гутаа энэ дээр нөгөө тайлбар өчсөн шүү дээ. За хүүхдүүд эдэн мегабайтаас илүүгүйгээр одоо Word, Excel ч юм уу PDF файлаар хавсаргана уу гин гутаа энэ хэсгийг хоосоо авах юм заяа. Тэгээ нөгөө бүтэл авах гэдгийг эндээсээ сонгож чинь. За өнөөдрөөс эхэлж ингээд 20-оос эхэлж ийн эдийн сонгонгуудаа эдний хүртэл гэдгийг нь D2 гэдгийг нь сонгоод 30 хүртэлгээд сонгож чинь. 30 хүртэлгээд сонгонгуудаа энэ 3 дугаар сар бол 3 дугаар сар гэд ингээд сонгож чинь. Тэгээд энийг надад эйгүү сануулаарай гэх юм бол одоо юу гэдгийг 31-нд нь сануулаарай гэд. Тэгээд энэ дээр сайтынхаа файлын аплод хийх хэмжээгээ заагаад өгч юм дээр. 8 мегабайтаар бол 8 мегабайтаар нэгээ заач. Тэгээ ингээ хадгалчихна. Тэгээ нөгөө оюутан чинь юм хуулж авах боломжтой болно гэсэн. За одоо нөгөө ассемблер руу орж байгаа харуулчих. Энэ нөгөө хэсэг байгаас энэ дээр нөгөө оюутан чинь дарахаар файлаа хавсаргаж оруулна уу гэдэг ингээ харагддаг хэлбэрээр болчихно. За ингээд энэ дээр дараа цаашаа оюутан маань хавсаргаад явах боломжтой гэсэн. За би өөрийнхөө хийсэн хичээл дээр чамд хэлээ заяа. За энэ нэг програм юуны математик 2 гэсэн хичээл байж штэ. Харж байна уу? За харж байна. За математик 2 гэсэн хичээл рүү орж байгаа би чам нэг хараад бат. Би өөрөө ингээ оруулчтэй. За нэг за лекц миний хамгийн сүүлд оруулсан лекц 4 гэсэн хичээл байж штэ тий. Энэ харж байна уу? Лекцээ бол би ингээ оруулчтэй. Семинараа бол ингээ оруулчихна. Та энд дарж татаж авах гэдэг.
Тэгээд энэ семинарынхаа нөгөө тайлбартай хичээлийн нэг нь доор нэгээд оруулчихсан гэсэн. Ингээ байж гин гэсэн байна шүү дээ. Харж байна уу? Тэгэн гутаа семинарын бичлэг гэхээр яг зүгээр линк маягаар энэ дээр ингээ оруулчихсан болно. За тэгээ нөгөө саяны нөгөө оюутнуудаас даалгавар хүлээж авах гэсэн шүү дээ. Тэрийг ингээ 2 сарын 17-наас 23-ны хооронд гин гутаа анхаарах зүйл гэж байгаа зү тий. Семинарын бодлогуудыг үлгэрлэн ойлгоод ингээд 3-4 бодлогоор бодноо харгалзах оноотой шүү гэд ингээд тавьчихж байгаа. Ингээд нэг хичээл бүрэн гүйцэтгээ оруулцдаг байхгүй юу? Ичгээр амар байдیں۔ Дараа нь шалгахад амар. Тэгээ шалгалт авахаар бодоод нөгөө би чи энэ дээр нөгөө тестийн сан гэж нэг байдаг штэ. Аха. Тестийн сан гэдэг юм үүсгэж болдог. Тестийн сан үүсгэхдээ энэ дээрээ дараад одоо юу гэдгийг энэ мо гэж одоо энэ нэг арааны зураг харагдаж байна энэ дээр. Аа. Арааны зурган дээр дарангуутаа мо гэдгийг сонгочтой. Аа. Тэгээд энэ хичээлийн тестийн сан гэсэн үг штэ. Аа. Яг түрүүний нөгөө нэг шалгалт оруулагдтай ч адилхан. Саяны холбоо яаралтай үед л оруулах. Тэгвэл гутаа энэ question bank гэж байгаа зү асуултын банк гэдэг. Энэ дээр question категори гэдэг дээр ихсэд арчтай. Аа. Энэ нөгөө асуултуудаа категорчлно гэсэн үг байхгүй юу? Аа. За гэж байна. За асуултуудаа категорчлж штэ. Ингээ бүтэн дифференциал тэгштгэл гэж байгаа зү тий. Аа. Энэ бүтэн дифференциал тэгштгэл дотор нийтдээ 5 асуулт байна. Гэвчлэнгээр ийм олон категори оруулчихж байгаа байхгүй юу? Аа. Тэгэн гутаа энэ экстрем байх нөхцөл гэж байгаа зү. Аа. Энэ дээрээ дарангуутаа би өшөө энэ одоо категоридоо асуулт нэмье гэх юм бол эндээс шууд create энэ дээрээ энэ олон юм байгаа байгаа зү тий. Энэ дээрээ create new question гээд энэ дээрээ биччихэнгууд энэ дотор ч орчихно гэсэн. Тэгээд нэг гоё юм нь юу гэхээр энэ бас хүүхдүүд хуулах боломж юу нь баг байхгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Одоо болдоод ирсэн асуулт цэцгээд ирэхгүй л гэсэн үг. Аа. Энэ санааг ойлгож байна уу? Тэгээ өөрөөр хэлбэл шалгалтаа оруулахдаа ингээд тестийн сангаа үүсгэсэн чинь шалгалтаа оруулахдаа шууд add activity гэдэг дээр дараад яа удаан хобби байж байгаа. Өнөөдөр ч одоо яатсан гээ чи удаан өдрөө. За F5-аас гарахаас юм. Дахиад үзье та. За одоо ингэ нөгөө quiz гэсэн хэсэг байгаа шүү дээ тий. Аа. Яг түрүүнийх дээр дараад хэрвээ чи категорчлоод оруулсан бодоод quiz дээр дараад энэ дээр нөгөө асуултынхаа шалгалтынхаа нөгөө midterm exam гэдгээ бичээд exam юу гэдэг чинь 4 5 6 гэж бичингуудаа энэ дээр нөгөө нэг шалгалтынхаа тайлбарыг бичээд энэ хэсэг дээрээ цагаа тохируулаад энэ хэсэг дээрээ нөгөө нэг удаа орлого гэдгийг сонгоод review option дээрээс бүх хариултыг харуулахгүй гэж сонгоод тэгээ ингээ хадгалж штэ. Тэнгуудаа за бум. За edit quiz гэдэг ингээ гараад иж байгаа зү. Аха. Энэ дээр дараад одоо би бэлэн надад асуулт шалгалтын асуултууд бүгдээрээ байгаа юм чинь би энэ add гэдэг дээр дарчихна. Харж байна уу? Аха. Add гэдэг дээр дарангуутаа хэрвээ шинэ асуулт оруулах бол шинэ асуултаар оруулах. Гэтэ би ийм замбрааг асуулт оруулахгүй бол random question гэж байгаа зү. Аха. Random question дээр дараад эндээс би категори сонгочих байхгүй юу? Аха. За энэ категориудыг харагдчих шүү дээ энэ хичээлийн. Энэ бүтэн дифференциалыг оруулнаа гэж add гэж дараа явчих. Аа. За ингээд орчлоо гэсэн. Энэ нөгөө нийтдээ энэ 5 асуултаас нэгийг сонгогдно л гэсэн. За дараа нь дахиад random-ээс сонгоод энэ дээрээ extreme гэж ингээд add хийгээ явчих. Харж байна уу? Манга хэрвээ бэлдсэн байгаа тохиолдолд бол бүр айгүй амархан байдаг байхгүй. Интеграл хэсэгчлэх гээд энэ дээр дарч. Уулын та хэдэд бол асуулт оруулахад тийм хэцүү биш байхаа гайг бах. Миний энэ чинь томьёо оруулдаг учраас бас мөн ядаргаатай. Ингээ оруулах юм шиг байхгүй. Тэгээ ингээ random гэж байгаа зү тий. Шооны зураг урд нь харагдаж байгаа зү. Өөрөөр хэлбэл энэ эндээс нөгөө оюутан чинь аль нь ч орж иж магадгүй гэсэн. Тэгээд энэ дээр юу гэдгийг
нийт энэ дээр 8 оноотой Санаагаа шалгалт, очил. 4 оноотой шалгалт байдаг юм уу? 4 оноо гэж бичингуудаас шууд save хийж. Маркет өргөөл. Тэгээ ингээд шалгалтаа авчиж байна. Тэгээ оюутнуудаас шалгалтаа аваад яваад иж авах боломжтой юм. За. Нөгөө юу руугаа ороод delete рүүгээ орж байгаа устгахгүй. Нөгөө оюутнууд чи шалгалтаа ингээд мэдэрл юм шиг ойлгох чинь энийг устгах чи. Тэгээд юу яачих болдё шүү. Эднийг ингээд хэрвээ чамд цонх хуулах шаардлагатай хичээлийн зарим хэсгүүдийг хуулах шаардлагатай болно шүү дээ. Энэ текстүүдийн байн бичлэхгүй амар гэж бодох юм бол энэ одоо шийдэл энийг би байн бичээд идэггүй энийг зүгээр шууд дупликейт хийдэг байхгүй юу? Дупликейт хийчих шүү дээ. Тэгвэл яг энэтэй адилхан юм гараад ирнэ заа юу. Гараад ирж байгаа энэ доотлол төр хэний нэг урдлын юм байгааз энэний сонгоод доош нь чирээд 5 дугаар хичээл дээр байх хэрэгтэй гэвэл 5 дугаар хичээлийнхаа энэ дээр явж тавьчих. За чирээд 5 дугаар хичээл хийж штэ тий. 5 дугаар хичээл дээр тавингуудаа энэ дээрээ орно гэх юм бол энэний дээр нь тавиад байрлалын солих бүрэн боломжтой ингээд хийж байгаа үст тийм ээ. Ингээд сонгоо явчихдаг. Тэгэхээр илүү амар хялбар болчихдог байхгүй юу? Тэгээ ингээд хичээлээ оруулчих болно. За эхний юу яагаад тэгээд өөрөө сайн оролдоод үзэхэд болно дөө. За өөр чинь чамаас асуух зүйл байна уу? За одоо тэгээд хийж итл асуух юм гарч ирэх юм дээ. За тэг хийж итл асуух юм зөндөө гарч ирнэ. Тэгээд оролдоо сайн үзээрэй заа юм. За тэгээд хоёул дуусах уу? За тэгээд. За. Чи нөгөө Camtasia дээрээс асуух зүйл байна уу? Camtasia гайгүй. Camtasia гайгүй юу? Чи энэ дээр юу юм уу? Camtasia дээр юу вэ? За хэл. Camtasia дээр үгнэ. Camtasia дээр нөгөө нэг дууг нь яаж салгаж байна? Айгүй амархан заа. Би чам заагаад үгүй. Одоо би жишээлбэл ямар ч хамаагүй нэг видео хичээл оруулж ирнэ шүү дээ. Би өөрөө бас тэгж видео гэдэг import media гэж харж байна уу? Sig. За эндээс би хэрэгцээтэй эндээс ямар ч хамаагүй нэг хэрэгцээтэй нэг жижигхэн видео оллоо гэж бодъё л да. За энэ нэг юу гэдгийг энэ юу хичээл юу гэж хэлж штэ. За энийг би оруулчих. Энэ видеог оруулчих гэж бодъё. За юу. За ингээд дуугаа салгачлаа штэ. Өгшөө ингээд хичээлээ оруулаад тавьчлаа штэ. Тийм. За ингээд энийгээ тавиад үзье. Чамд орс дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна. За энэ дуугийн салгахын тулд энэ баруун товч байна штэ. Яг энэ видеон дээр аваачаад баруун талаараа дараад separate audio video гэж байгаа. Аудио болон видеог салгах гэж байна. Энэ дээрээ салгах чинь. Дуун дээр гараад ирж байгааз. Эний шууд энэ надад дээдлийн дуун хэрэггүй учраас шууд delete хийчих. Тэгээ энийгээ явуул. Зүгээр хов хоосон юм болчихж байгаа юм. Харсан уу? Энэ хоёр хэмж алгасан. Тэгвэл одоо тэгээд өөрөө дуу оруулах. Өөрөө дуу оруулахаар voice narration гэж байгаа. Энэ харж байна уу? Өчтөр миний. За энийг хамгийн ихэн дээр нь авч тавьлаа. Voice narration гэж байна. Харсан тий? За voice narration дээрээ дараад микрофоноо шалгах чинь миний хот зүгээр ажиллаж байгаа учраас энэ хөдлөөд байгааг харж байгаа юм байна. Би шууд одоо нэг бичлэг хийгэрүүлээ заа ёо. За сайн байцгаана уу хүмүүдээ. Би өнөөдөр юу амгалан багштай хамт тийм хичээл хийж гин. За ингээд хичээлээ оруулах нь. За би энэ конформ буулгалтын талаар ингэ сайхан тайлбарж өгье хүмүүдээ. Гэт энэ хичээлийг дуустал нь би тайлбарж ярих байхгүй юу? Тэгээд энэ narration-ыг ингэ нэлээд хадгалж штэ. Харсан уу? Тэгэхээр энэ дээр юм хөөрхөн ногоо юм гараад ирж харж байна уу? Энийг бүр дуустал чи яриад дуусаад стоп хийчих байхгүй юу? Тэгээд болоо. Одоо тавиад үзье. Хараа үстэй. Тэгэл ингээд зөөгөд хэрэггүй эсгээ тасалж мэдчихэж байгаа үстэй. Мэдж байгаа. Тийм. Нөгөө бичлэгний дунд юу оруулсан шүү дээ. Зураг энтер. Зураг энтер үү? Зураг энтер ч одоо би оруулж үзег байгаа. Оо. Чи зураг мургаа зөөгөөд авчиж тавьчих шүү дээ. Бичлэгний дунд зураг оруулах гэсэн юм уу? Энд үү? Одоо шийдээ энэ чинь нөгөө импорт гэж шууд медиагаар зураг оруулах гэдэг үү? Энэ дээр саяныхаа импорт дээр дараад зураг оруулах гэсэн шүү дээ. Десктопн дээр нөгөө зургууд байсан шүү дээ. Эндээсээ оруулчихсан. Загсны зураг оруулчихсан. Болно үстэй.
Яа чи болж гинөө. Би энэ бичлэгийг хэсэг тасчих уу? Энэ дээр энэ хэсгээ тасчих гэж үзээ та тэхүү. Би утаа энэ дээрээ дараад тасдгээ дарчлаа шүү дээ тий. Энд бичиж байгаа үстэй. Харсан уу? Аа. Ингээд идээд хийж хаянгуудаа нөгөө загсаа явж тавьчих шүү дээ. За тэгээд нөгөө хичээлч явна шүү дээ. За одоо эхнээс нь хичээл чи энэ дээр ингээд өнгөтэй дуусах шүү дээ. Аа. Тэгээ нөгөө загсч явна одоо. Манай Харж байна уу? сайн Ингээд зургнуудаа таслаад хүснээрээ таслаад ингээд хооронд салгаад дундуур нь зураг мураг орлоод яваад ч боломжтой байхгүй юу? Энэ курдетлийн яваад байгаа нэг курсор шиг юм байгаа үстэй. Энийг хөдөлж байгаад аль хэсгээр нь таслах гэдгээ дарж хагаад энэ сплит гэсэн хэсэг байгаа үстэй. Ээсхэн дээрээ тасна. Тэгээд энэ хэсгийг жоохон зайлцуулж хагаад энэ завсраар юм оруулна гэвэл энийг ингээд аваашаад зургийг нь оруулаад буцаж шахаад юу яаш намра нөгөө хатун төгөөгөө оруулсан та нар байсан гэж. Тэг болж байгаа үстэй тий. Тэг өөр оролдоод үзвэл энэ их гоё програм байл шүү. Том хатун төгөө юу? Тийм байж. Муу хатун төгөө яхаа тэгээд энэ дээр нөгөө нэг юугаар тэгээд дахиад том хатун төгөө бид нар чи PowerPoint дээр бэлтжиж байгаа шүү дээ хичээлээ. За. Тэгэнгүүтээ нөгөө рекорд хийгээд Тэр бол шууд рекорд хийж байгаа шүү дээ. Ямар ч юугүйгээр ингээд асургуугаар рекорд хийж авчихсан. Тэрүүгээр хийчихэд завсраар нь салахгүй юу? Зарим нь салгаж хаяад, зарим нь тасдаж хаяад, дундуур нь ингээд салгаад ингээд ийш нь хөдлөх юм байгаа шүү дээ. Ингээд дээш нь завсраар нь бичлэг оруулаад ингээд яваад ч болоо. Тэгэхээр хатун төгөө яг хойноо Нэрээ амархан. Тэгээд хадгалахтай байна шүү дээ. Шэр гэдэг товчон дээр амар өндөр багтаамжтай болоод хадгалагдаад байгаа бах таа идэх. Энэ шэр товчон шүү дээ. Аха. Шэр гэсэн ногоон товчон дээр дараад custom production гэж байгаа үстэй. Аха. Custom production дээр дараад энэ MP Smart Video гэсэн юм байгаа. Энүүгээр нь цааш нь явуулаад ингээ хадгалчих шүү. Ингээд нэр өгөөд харж байгаа үстэй. Нэрээ өгөөгөө тийм шийдгээр нөгөөдгий чинь айгүй гоёор ингээ хадгалаа явчихна гэсэн үг байна. Тэгээд оруулаа яваад хахад янз юм байна. Тараагаад байгаа гэсэн манай заавар асуух юм байна уу? Дуусаа юу? Өөр чадвараа болох шиг шүү дээ. За хийгээд үзэх цаа. Яаж ч тэр нөгөө хичээлүүдэд оруулаад ясна. Нэг хичээл оруулах нь хэцүү шүү гэдэг. Эхний ээлжинд би нэг юу яхаас PDF болгожоод нэг 2-3 хичээл оруулсан. Тийм нэрийн нөгөө тэгээд нөгөө засвар жоохон чимэг юм шүү. Хүүхдүүд яаж хичээлээ үзэж шүү тийм ээ. Хөдөлмөр хамгааллын хичээлүүдийг бол тэгээд оруулж. За амжилт хүсье. Баяртай. За баярлалаа. Та бичлэгээ явуулчихарай. За тэгье. За.